газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйс өндрөө. Онцох тай. Нэг лонхонд хоёр зүйлийн тос хураана. Тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр 23 дугаар хэсэг. Нуруугүй хүний үлгэр 9 дугаар бүлэг. Өгүүлэх юм уу? Өсчин өвгөн лал эзэн халифт 5 дугаар ахын явдлыг тоочин өгүүллээ. Миний 5 дугаар ах чихгүй болсон билээ. Угаас хөрөнгө нэмгэн ядуу тул өдөш гуйланчлан олсон эдийг сүйтгэх бүлгээ. Манай эцэг насан зүг болсон хүнд тул манай 7 хүнд бүгд 700 дирхэм үлдээн өгсөнд бид 100 дирхмээр хувааж авсан бүлгээ. Миний 5 дугаар ах хувьд ноогдсон мөнгийг аваад тархиа эрэхтэл баярлаж энийх мөнгөөр юу хийх билээ гэж багтаан ядтал гинэд нэгэн арга олж тэр мөнгөөр элдэн шил цав худалдан авч түүнээс давхар их ашиг олсгоо хэмээн 100 дирхмийн шил авч нэгэн том тосгуур дээр тавиад зээлийн газар одож хэрмийн ёроолд нуруугаар түшин сууж сэтгэрүүн. Миний үндсэн хөрөнгө нь 100 дирхмийн шил болоо. Үүнийг 200 дирхмээр худалдаж тэр олсон мөнгөөр дахин шил худалдан аваад 400 дирхмийн үнд хүргээд чингэж 8 хийсээр их ашиг олж элдв эд бара тансаг эрдэн үнэртэн заартныг худалдан авч түүнээс улам их ашиг олоод сайхан орон байшин боол шивгчин хурдан морь алтан имэйл худалдан авч хотын доторх дууч хуурч нарыг ирэм химээ ялгалгүй гэртээ дуудан ирүүлнэ. Их аллах өршөөвөл 100 дирхмийн хөрөнгөтэй болно гэж бодоход шилтэй тосгоор нь түүний хөлийн үзүүрт байжээ. 100,000 дирхмийн хөрөнгөтэй болсон цагт хаа түшимлийн хүүхэнд зуучийг явуулж их түшимлийн хүүхэн өнгө зүс маш үзэгслэн гих тул түүнд сүү хилэлцгээр тогтож 1000 динар өгнө. Түүний эцэг хүлээвэл төдийл буйзаа. Эс хүлээвэл хар хүчээр булаан авч гэртээ аваачаад 10 бяцхан тайганыг худалдан авч хаад султаануудын өмсөх хувцсны сайнаас шилэн авч өмсгөд үүн нэгт эрдний чулуу шигтгсэн алтан имэйл тохож өмнө хойноо олон боол хөтчийг дагуулan гарч хүүхний эцгийн гэрт ар өвөр зүүн баруунгүй олон дагалдаар хүрээлүүлэн ороход их түшмэл яаран сандран угтан гарч намайг эрхэм судалт суулган өөрөө миний доор сууна. 2 тайхан нижгээд 1000 динар авч миний хажуу зогсоно. Би тэр галтнаас 1000 динар авч хүүхний сүү химэн өгнө. Нөгөө 1000 динарыг бэлэг болгон өгч ертөнцийн юмыг тоохгүй өршөөл нэгүсэл ихтэй ууч өгөөмөр сэтгэлийг илэрхийлнэ. Хадам эцэг надад 10 үг хэлбэл би 2 нэгэн үгээр хариулж гэртээ боцно. Миний эхнэрийн төрхмөөс хүн ирвэл мөнгө хувцас шагнаж хариулна. Хадам эцэг бэлэг хөргөж ирэх аваас би сэтгэлийн эхэмсгийг үзүүлж бэлгийг авахгүй. Гэрийн дотор элдв чимгээр засаж магнаг дээл өмсгөөд ташаа тулж хитрхи ухаантай томоотой тул зүүн баруун тийш харахгүй төв эхэмсгээр суун. Миний им эрдний хувцас чимэг өмсөж миний өмнө хүлээн зогсоход би их зан гаргаж огт үзэхгүй суун. Хажуугийн хүн аяа эзэн минь чиний дорд шивгчин им удтал хүлээн зогсож эхэл зүдэрнэ үзэн сойрох химэн гуйж миний өмнөх газрыг хичнээн удаа үнссэнд би сая нэг удаа тэргүүнийг өргөж нэгэн дүзмэгц тэргүүнийг дахин дарахад олон миний имийг унтах гэрт хүргэнэ. Би хувцсыг халт өмсөд хүнд эхэмсэг химэн гайхуулахын тулд огт үг хэлэлцэхгүй үзэхгүй суун. Огны их миний өмнө ирж аяа эзэн минь чамайг хүсэн хүлээх шивгчнийг нэгүүлсэн үзэж түүний сэтгэлийг засна уу? Химэн миний гар тэргүүтнийг үнсгэд би огт дуурахгүй. Төдий босож миний хөлийг хідэнтэй үнсэж миний охин гихч эр хүнийг үзээгүй гоо сайхан хүн бүлгээ. Чиний сэтгэл ийм хатууг үзээд түүний зүрх хагарна химэн охинд хундаг дар сүгч надад бариулахад би хатгамал дэрийг түшин сууж сэтгэл маш ихэмсэх тул охиныг огт үзэхгүй. Өмнөө зогсоход аяа өндөр их алдарт эзэн миний шивгчний гараас энэ хундгыг тогтооно уу?
хэмээн дахин гуйхад би огт дуурайхгүй. Дахин шаардан шавдаж энэ хундгийг ирэхгүй тогтоо хэмээн миний аманд тулгах аваас би хүүхний нүрийг гараар ингэж түлхээд хөлөөр ингэж өшөглөн хэмээн өшгөлмөгц шилтэй тосгуур дайралтаж хэмхрэн унсанд миний ах гашуудан асалж аяа миний сэтгэл санаа эхэмсгээс юм болжээ хэмээн нүрийг майжлан хувцас хунарыг урж уйлахад зарим хүн өөрөвдөн хайрлана. Зарим хүн огт ажиггүй хажуугаар нь өнгөрөн явна. Ингэж суутал нэгэн гоо үзэгслэн им заарын үнэр анхлан алтан эмээлтэй луус унаж хідэн зардас дагуулan ирээд миний ахыг эвдэрхий шилэн дээр өөхлөн суухыг өрөвдөн үзэж учрыг асуусанд энэ хүн нэгэн тосгуур шил савыг худалдаж арай чарай амзуудаг билээ. Энэ өдөр шилийг хэмхэлж иймд хөрөв гэсэнд нэгэн зарцыг дуудаж чамд мөнгө байвал энэ хөөрхийн амтанд өг гэсэнд нэгэн хавтах дүүрэн алд өгснийг үзвээс 500 динар байлаа. Зүрх хагаран алдтал баярлаж тэр эмийг өрөөн гэртээ харж их л баян болж суутал гинэт хаалга тогшин нээн үзэх аваас нэгэн үл таних эмгэн зогсож гуйн өгүүллээ. Газрын гаваас подкаст. Хүүхэ, одоо нэгэнд мөргөлийн цаг ойрцсон тул би угаал хийх хэрэгтэй болов. Чи намайг гэртээ оруулна уу? Химээсэнд за гэж угаалгын хум хүгсэнд эмгэн угаал үлдэж мөрөгөхөд миний ахын төлөө сайнаар залбирсанд баярлаж 2 динар зоос өгвөөс чамайг сайн санах хүнийг чи гуйлагчин хэмээн үзнэ үү? Чиний алд надад хэрэггүй. Хэрв чи энэ алд өгсөн хүнийг дахин олж үзсүгэ хэмээвэл би та хоёрыг нийлүүлж чадна. Тэр миний нөхөр болоо химээсэнд аяа ээж минь тэр хүн лүгээ уулзах арга тал юу вэ гэсэнд тэр баян хүнд дуртай тул чи алтаа авч миний хойноос явах тун. Нүур золгосон цагт элдэг сайнаар аашил бас чиний хамаг хүсэл ханах цаг бий гэсэнд алтан динарыг авч эмгнийг дагсаар нэгэн их хаалганы өмнө хүрэн тогштол эллийн шивгчин гарч хаалгыг нээсэнд эмгэн миний ахыг нэгэн сайхан байшинд удирдан оруулж суулгасанд алтыг өмнөө тавьж малгайг өвөр дээрээ тавин суулаа. ертөнцөд хосгүй нэгэн гоо сайхан охин ирж миний ахын гараас хөтлөн магнаг дэвсэн нэгэн аглаг тасалгаанд аваачиж ахлууга хамтсууж баахан наадтал би түр гадагш гарна чи намайг эртэл битгий хөдөл хэмээн захиж гарсанд гинэт нэгэн маш их биетэй хар арьст боол гартаа юлд барин ирээд чамайг хэн энд дагуулж ирэв? Чи энд юу хийн? Хэмээн зандран асуусанд миний ах айж өг хүчиж чадахгүй болсонд хувцсыг хуу татаад элдийн хавтгаагаар занцсанд үхэтхийн унсныг тэрмүү боол үзээд ам тасарсан хэмээн давс жим хаан байна гэсэнд нэгэн твш давс барьсан охин ирсэнд тэр боол миний ахын шархыг давсалсанд өвдхийг тэсвэрлэн өгсөн мэт хэвтсэнд зойрчим хаан буй хэмээн дуудахад эмгэн урагш тавшин гарч ирэв. Миний ахыг хөлөөс чирэн аваачиж зойронд олон өгсөн хүний дээр орхисонд шархнаас цуврах цус давсан тогтоод өгсөнгүй тул 2 хоногийн эцэст нэгэн завсар чөлөөг олж зойрны чулууг өргөн сэмхэн гадагш гараад харанхуй газар бүгжээ. Эмгэн өглөөгүүр өөр хүнийг агнахаар орох ташрамд хойноо сэмхэн дагалдан гарч гэртээ гараад биеийг эмчлүүлэн совилж тэр эмэгнийг ажиглавас өчнөө хүнийг гэртээ аваачиж хорлохыг үзээд ил учрыг бусдад хэлсэнгүй. Өөрийн биеийн тэнхэл тамир сайжирсан хойно зүс бууруулж Иран хүний хувцас өмсөд мөнгөний савнд шилд үргэж бүснээс үлгэн хормой дотор сэлэм нууж эмгний өмнө очиж Иран хэлээр үгүүлжээ. Би өөр улсын хүн бүлгээ. Энэ хотод ирээд таних хүн нэг ч үгүй тул эмгэн чамаас гуйх нь надад 900 динарын шижир алтыг дэнслэх сайн дэнс олж өгнө. Би ачийг хариулж шагнана. Химээсэнд эмгэн тэсгэлгүй баярлаж чи надаас асуусан нь сайн болов. Миний хөвөн дэнсний пүүстэй хүн тул түүнд зүйл бүр интенс буй. Тэр гадагш гарч явж магадгүй. Хурдан очиж чиний алтыг дэнслэе гэсэнд тийм бол миний өмнө удирдан явах тун химэн
тэр эмгний хойноос дагаж их хаалганы өмнө хүрээд эмгэн хаалгыг тогсонд урдаг хүүхэн хаалгыг нээсэнд эмгэн ин эмсэглэн өгүүллээ. Энэ өдөр тарган мах хүргэж ирэв гэхэд тэр хүүхэн миний ахын гараас хөтөлж өнөөх байшинд оруулаад хажууд баахан суутал чи төр хүлээж бай. Би удалгүй буцаж ирнэ хэмээн гарсанд өнөөх боол сэлмийг далаасаар ирээд чи юм уу бос хэмээн зандран дуудаж өмнө зам удирдах явхад миний ах хормой доороо сэлмийг сэмхэн гаргаж тэр боолын толгойг цавчин унгаад хүүрийг зойрны зүг чирэн аваачиж давслагч юм хаан буй хэмээн дуудахад твштэй давс барьсан хүүхэн орж ирэв. Миний ахыг үзээд цочин зүхтаасанд хойноос нь нэхэн гүйж тэргүүнийг унгаж зойрч эмгэн хаан байна гэсэнд эмгэн орж ирлээ. Ах асуулаа. Муу эмгэн чи намайг таних уу? Гэсэнд аяа ноён минь би чамайг яахан таних вүлээ? Гэсэнд чи урд миний гэрт угаал мөргөл хийгээд шалтгаглан орж намайг энд авчирсан биш үү? Гэхэд аллах тэнгэрийг бодож миний амийг өршөө хэмээн гуйсанд ах маань тэр эмгний үгийг авсангүй нэгэнт цавчмагц 4 анги болгож хүүхнийг ирсээр олсонд тэсгэлгүй хүсэмжилж алж төвдсөнгүй. Чи энэ хар боолтой юу үлдэн гэсэнд хүүхэн өгүүллээ. Би урд нэгэн худалдааны хүний шивгчэн бүлгээ. Энэ эмгэн үргэлж манай гэрт орох тул надтай ханилж нэгэн өдөр өгүүлсэн юм. Манай гэрт нүдэд хүн үзээгүй их найр хуран болно. Чи очиж үзэхтэн гэж сайн хувцас чимгээ зүүж 100 динар алт авч энэ газар ирвээс энэ муу хар арист агшин зур намайг дарж аваад энд хорсоор 3 жил болов гэсэнд ах асуулаа. Энэ айлд юм би юу? Гэсэнд энэ айлын хөрөнгө маш их. Чи авах бол автугай хэмээн авдар савыг нээж үзүүлэхэд миний ахын толгой эргэж дэмийл гайхан зогсоход хүүхэн өгүүллээ. 23 дугаар хэсэг төгсөв. Онцох тай. Нэг лонхонд 2 зүйлийн тос хураана. Тэр юу вэ? Тэр бол өндөг. YouTube дээр Газрын гаваас подкастыг үзэж бас сонслоо. 1001 шөнийн үлгэр таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Мөн сувгийг маань дэмжиж subscribe тавьчаа дарахтал хангалттай. Маргаашийн мандах наран мэд сэтгэл тань гийж амьдралыг тань бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.